Монголын үндэсний олон нийтийн телевиз, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран бүтээв. Мөндөд үзэгчтэй манай нэвтрүүлгийн 6 дугаар дугаарыг хэлэхэд бэлэн болсон байна. Бидний өмнө байгалийн шинжилгээ ухааны мэдлэгээ хоорондоо уралдуулахаар 10 сурагч жигссэн байна. Сурагч нартай амжилт хүсье. Нэгдүгээр оролцогч нийслэлийн ерөнхий боловсролын сэлб сургуулийн сурагч Буян. Хоёрдугаар оролцогч Монгол Улсын их сургуулийн Харьяа Ховд аймаг дахь ахлах сургуулийн сурагч Инхмаа. Гуравдугаар оролцогч Эрдэнэ цогцлбор их сургуулийн Харьяа ахлах сургуулийн сурагч Лаврентчин. Дөрөвдүгээр оролцогч Архангай аймгийн ерөнхий боловсролын 3-дугаар сургуулийн сурагч Амин Эрдэнэ. 5-дугаар оролцогч нийслэлийн ерөнхий боловсролын сэлб сургуулийн сурагч Эрмүүн Жаргал. 6-дугаар оролцогч нийслэлийн ерөнхий боловсролын 65-дугаар сургуулийн сурагч Намин Эрдэнэ. 7-дугаар оролцогч нийслэлийн ерөнхий боловсролын Нандин горх сургуулийн сурагч Бэлэгт. 8-дугаар оролцогч Монгол Улсын их сургуулийн Харьяа ахлах сургуулийн сурагч Инх Жаргал. 9-дугаар оролцогч нийслэлийн ерөнхий боловсролын 87-дугаар сургуулийн сурагч Баяр Жаргал. 10-дугаар оролцогч нийслэлийн ерөнхий боловсролын 11-дугаар сургуулийн сурагч Идэр. Оролцогчид асуултаа сонсож дуусаад 30 секундэд дамжиж ABCD хариултнаас сонголтоо хийдэг байсан бол үүний дараа өөрийн хариултанд хэр итгэлтэй байгаагаас харгалзаж тэг 30, 50, 80, 100% гэсэн шоонуудын ард зогсох ёстой. Эдгээр шоонууд нь оноогоо хэрхэн үржүүлэх, алдах, хадгалах вэ гэдгийг шийдэх боломжийг олгож байгаа юм. Жишээ нь 1-р төвчний 4 онооны асуултанд хариулж дуусаад тэг хувьд зогсвол буруу хариулсан ч зөв хариулсан ч нийт онооныхоо 25% буюу 1 оноог аавна. 30% дээр зогсвол буруу хариулбал оноо алдахгүй. Харин зөв хариулах юм бол нийт онооны 50% буюу 2 оноог авна. 50% дээр зогсоод буруу хариулвал 25% буюу 1 оноог алдаж, зөв хариулбал 100% буюу 4 оноог авна. 80% дээр буруу хариулвал 100% 4 оноо алдна. Зөв хариулбал 150% буюу 6 оноог авна. Харин 100% дээр зогсвол 200% оноо буюу 4 оноогоо үржүүлэн 8 оноо авч алдвал 200% буюу 8 оноог алднаа. За энэхүү үзэгчд маань ч гэсэн өөрсдөө асуултнуудаа хариулаад оноогоо тоолоод хажуудах хүмүүстэйгээ бяцхан өрсөлдөн өрнүүлээд яваарай. Энэхүү сурагчдаа 1-р үеийн 1-р асуултыг танилцуулж байна. Пенициллин буюу анхны антибиотикийг 1928 онд Александр Флеминг санамсаргүйгээр ямар зүйлээс гаргаж авсан бэ? A. Далайн гүндэх замгаас. B. Загасны илэгнээс. C. Талхны хөвцөөс. D. Халуун аршааны бактериас. За эхний үед та хэд яг ингээд тоглолтынхоо яг явц руу яг ингээд ойлгоод орж эхэлсэн заяа. За сурагчд маань хариултаа өгсөн байна. Нилээн ялгарцсан юм шиг харагдаж байгаа чинь тий. За 100% дээр шууд эрсдэлтэй тоглоод эхлэх гэсэн манай 3 сурагч маань тий. Энийгээ зогсоод байгаагаас асуунаа. Юу гэж хариулсан бэ? Яагаад? Миний хувьд болохоор далайн гүндэх замгаас гэж хариулсан. Би яг энэ талаар сайн сонсож байгаагүй болохоор нэг кино үзэж байхад нэг тиймэрхүү юм гарч иржсэн санагдаад. Хэвээ зөв хариулвал 50% оног авна. А буруу байх юм бол оноо алдахгүй те. За Инхмаатай маргах хүүхдээ нөө. Марахгүй юу? За Инхмаатай адилхан хариулт өгсөн сурагчид гараа өргөе. Биг сонгоснууд нь гараа өргөе. Загасны илэг. За манай загасны илгийн багийнхан тэр байна. Талхны хөвцнөөс гэж гараа өргөе. Халуун аршааны бактериас. Нэгч сурч байхгүй байна. За манай үе маань айгүй чанга эхлэх шинжтэй байна. Сурагчтай зөв хариултыг харуулцгаая. Зөв хариулт бол C буюу талхны хөвцнөөс үйсэн юм байна. За зөв сурагчтай баяр хүргэе. За тэгэд санамсаргүй нэрнгээс олж ирсэн. Нөхөр маань юу хийж ирсэн бэ гэхээр бактери үржүүлэх гэсэн. Бактери үржүүлэх гээд хооллох гээд
Жохон сардуулны хэсгээс тавьсан байсан чинь маргааш ирсэн чинь тэр нь хөгцөрсөн. Хөгцөрсөн чинь хөгцснийх нь ойролцоо нэгч бактерийн бол амьд үлдээгүй. Нөхөр ажиглангуудаа ямар сони энийг ашиглаж болох уу гэж бодоод ашигласан байгаа хөөхгүй те. За сурагчд маань тоглолтондоо дасж байгаа гэж найдаж байна. 2 дугаар асуултыг сурагчдаа танилцуулъя. Яагаад сансрын станц дээр ажиллаж буй сансрын нисгэгчид агаарт хөвдөг вэ? A. Сансарт дэлхийн таталцлын хүч тэг болдог. B. Сансарт агаар мандалгүй тул хүнийг дээш өргөдөг. C. Станц хурдтай тойрч тасралтгүй ундаг. D. Станцын доторх тусгай соронзоор хөвөлдөг. Хэдэн сансрын станц дэлхийг тойроод явж идэг үлээ. Хүнтэй. Зөвхөн хамгийн том нь юу вэ? ISS International Space Station. Хэдэн хүн байдаг үлээ? Би анхаарлаа шин сарнуулж байгаа шүү за. 6 хүн байдаг. За сурагчд маань хариултаа өгсөн байна. 2 тишээ ялгарчээ. За идрээ юу гэж хариулсан яагаад? Мэдсгүй юу хариулснаа санахгүй байна. Санахгүй байна. Зэний хариулт бол даарсан. Санахгүй юм. Нийн даарсан юм а тий. Хуалцахгүй гэж байгаа юм уу? Хаалцгууч гэвэл яа санд вэ? Нэр. Тэгээд 100 дээр ирээ зөксөж байгаа юм уу? Эсэ 100 дээр зогссон шүү дээ. Ер нь 100 дээр тоглоо гэж бодож байна уу? 25%-тэй 100 дээр тоглосон шүү дээ. Тийм үү? Яалууд ялагдвал ялагдсан шүү дээ. 100 дээр ирвэл ямар оноо авдаг, ямар оноо алддаг вүлээ? 200 юу? Аха. Яалууд өмнөх оноогоо тэг болно. Ялагдвал тэг болно. Яалууд 16 шүү дээ. Манайд энэ амар зөрөгтэй оролцогч нэг шиг байна. За түүний хажууд байгаа инх жаргалаас асууна. Инх жаргалаа юу зориулсан бэ? Яагаад? Би сансар дэлхийн таталцлыг хүчтэй болдог гэж хариулсан. Сонголтыг хариулсан байна. Яагаад? Сансар дээр одоо юу гэсэн дэлхийн ингээд агаар мандлаас гараад бүр дээшээ явчихж байгаа учраас. Адилхан инх жаргалтай адилхан X сонгосон хүмүүс гараа өргөе. За манай багийнх нэлээ өндөр байна. Таад бус нүр тэр 100 дээр таад адилхан зогсчоо зөрчсөн биш үү? За лавга. Юу гэж ярьсан яагаад? Сонгосон. Юу Gemini-аас өмнө асуухад юу станц хурдтай тойрч тасралтгүй ундаг гэж хэлсэн. Би уг нь яг ингээд дэлхийн таталцлын үжтэг болно гэж бодож ирсэн. Одоо зөрчсөн биш. Та хэдийн тэгэхээр оноод 16 онооны зөрүү гарна гэсэн үг шүү. Зөв хариулт юу байсан бахыг хамтаа харуулъя. Сансрын станцаас ядаг шалтгаан нь бол C байх нэ. За зүгээр сурагчтай баяр хүргье. За сансарт таталцал тэг болохгүй. Их баг хэмжээгээр маста зүйл болгон маста зүйлээ татж байгаа. Гэхдээ тэр доошо чиглэлтэй дэлхийн рүү чиглэлтэй хүчтэй өөр нэг хүч нөгөө чиглэл рүү нь болоод тэнцээд ирэнгүүт уналтанд орж байгаа. Чөлөөт уналтанд орж байгаа. Жингүүдж байгаа те. Маск үдээгүй те. Жингүүдж байгаа. Тэгвэл яг нэг хурдтайгаар дэлхийг тоороод эхлэнгүүт тэр хурд ихчих бол те. Би яг ийшээ явангууд дэлхийгээс ийшээ гэдэг чинь жоохон дээш ийшээ холдох гээд байна шүү те. Би яг нэг ийшээгээ холдонгууд ижлэгэн хүчээр дэлхийн намайг татаад би яг ижлэгэн ойртол холдоод тэр тэнцэх юм бол тэгээд ингээд тойрог замд ордог байх нэ. Сурагчдын маань 80% алдаж хариулсан үр дүн гарч иржээ яана. Нэгдүгээр үеийн хамгийн сүүлийн асуултыг сурагчдаа танилцуулъя. Үндсэн 3 өнгө байдаг. Тэгвэл улаан, ногоон, цэнхэр өнгийн гэрлийг нэг цэгт давхцуулан тусгавал ямар өнгө гарах вэ? A. Хар. B. Бор. C. Цагаан. D. Нил ягаан. Таадаг оноо аваасаа л гээл эхний үеийн асуултууд гарч ирээ л энэ да. Түрүүн баахаа нь алдчихс. Тэрийг одоо нөхөж авах уу? Яах вэ? Эсвэл бүр алдаа доошоо явах уу? За сурагчд маань хариултаа өгсөн. Манай хоёр маань батны оноо авцсан уу? Кармалцсан уу? Буйнагаас асууна. Юу ч хариулаад
Ягаад? Бэ хариултыг сонсон. Бор өнгийг. Гэтэ би сүүлдээ яг цаг дуусчаад бодож явж байгаа. Бор яг буруу байхтаа гэж яг зөв хариулт хар гэж бодож байна. Тэгээд 0 оноо дээрээ очиад ядсан жоохон оноо авчиг л гэж бодоод. Зүг байсан ч буруусан ч онаах нь шүү дээ. За тэгвэл уралтанд идрээ амар зөрөгтэй тоглон 100 гэдсэн яасан. Юу ч хариулсан ягаад? Тарж амжаагүй тэг дээр зусцсан ба. Тийм үү. За юу ч гэсэн тэгээд зүв байвал ялгаагүй хоёр адилхан авсан биз дээ. Ирмэн юу ч хариулсан ягаад? Цагаан гэж хариулсан. За ягаад? Яг тэгвэл гэрэлгүй байхад харан хөлтэй байдаг. Тэгээд харин бүх гэрлүүдийн нийлбэр цагаан болохоор 300-ийн нийлбэр нь цагаан байх гэж бодсон. Гэсэн хариулт өгсөн байна. Инхма юу гэж хариулсан ягаад? Би болохоор яг цагаан өнгөөс нөгөө гэрлүүд ингэж задарч гардаг. Яг эсэргээрээ өнгөнүүд бүгдээрээ нийлэхээр хар болдог гэж санаа тэгээд харагдсан. Гэсэн хариултыг өгсөн байна. Сурагч нартай зөв хариултыг танилцуулъя. Үндсэн гэрлийн 3 өнгөд тоож болдгоо. Тэр 3-ыг нийлүүлэх юм бол ямар өнгө гарч ирд юм бэ гэсэн чинь? Си хариулт зүг байсан багт нэ. За хариулт сурагчтай баяр хүргэе. Тэгээд нөгөө инхмагийн хэлсэн дээр нэмэт хэлэхэд гэрлийг холих юм бол цагаан гарна. Будгийг холих юм бол хар гарна те. Ягаад тэгэхээр тэр будганд чинь болохоор тэр гэрлийн өнгийг шингээдэг битүүд байгаа. Тэ? Атом молекулууд нь. Тэгээд бүгдийг шингээдэг болчихно гэсэн үг. Цагаан өнгийн гэрэл над руу улаан өнгийн гэрэл над руу тусах юм бол улаан өнгийн зүйл чинь улаан өнгийн гэрлийг л ойлгоод бусдыг шингээчихэж байгаа. Тэрийг улаан өнгийг шингээдэг өөр юмтай олчих юм бол бараан гарагдана гэсэн үг байна тэ. За тэгээд бидний өнг яг энэ 3-ыг илүү түлхүү мэдэрдэг нүдний эс биднэрт байгаа те. Гэхдээ яг бүр яцгүй энэ өнгийг л мэдэрнэ биш. Нэг юм нормал дархалчиг ийм өнгөөр мэдэрдэг. Зяям асуулт байсан бахна хэдүүлээ. Онооны самбартаа танилцъя. Ирмүү маань 24 оноотой нэг ч гисэн байна. Баяр хүргэе. Тэгээд эхний үедээр бүх оноогоо 100% дээр авах юм бол 24 оноох боломжтой 24-ийг авсан байна. Түүний араас Тавгрын чи 20 оноотой Баяр жаргал Номын Эрдэнэ их жаргал Идэр Амын Эрдэнэ буян бэлэгт инхма гэсэн дараалалаар чигсжээ. Ерөнхий ивент тэтгэгч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар. За ер нь оноонуудынхаа итгэлээд хаашиг мэдрээд авсан нь. За ийм байдлаар тоглолт цаашаага үргэлжилнэ. Сүүлийн 2 үе хамгийн шийдвэрлэх үе байх болно. 2 дугаар үе дээр оноонууд шууд 2 дахь үржигдээд 8 оноо болоод эхлэн тэгээд зурагчтай зориулаад 2 дугаар үеийн 1 дугаар асуултыг танилцуулъя. Тэмээ усгүй газар олон хоног тэсвэрлэдэг. Тэмээний бүхэнд юу хадгалагддаг вэ? A 100 литр хүртэлх цэвэр ус. B цус болон шингэн эд. C өөх. D усыг шүүж цэвэрлэх булчирхай. Той чин цөлд усгүй юу лээ? Хоолгүй юу лээ? Айгу удаан тэсэд тэгдэг лөө те? Яа. Тэг чи одоо бүгд нь холбоотой илүү холбоогүй лөө? Эсвэл өөр юмтай холбоотой байдаг лөө? Яадаг лээ? За, цаг дууссан. За, сурагч маань хариултаа өгсөө. За, 50% дээр зогсож байгаа хүмүүсээс нэг нь асуунаа. Бэлэгтэй. Юу гэж хариулсан? Яагаад? Д-ийг сонгосон. D. Буюу усыг шүүд цэвэрлэх болчихгоо. Яагаад? Ер нь тэгэл ус тэгэл тийм том юм тэгэл усыг шүүд цэвэрлэх юм болов гэж бодсон. Мадгүй те? Тий. За энэ асуултанд хэрхэн хариулсан бэ гэд 80 дугаар дээр зогсож байгаа. Намын Эрдэнээс асууя. Юу гэж хариулсан яагаад? C хөлбөрийг сонгосон. C буюу өөх гинэ. Яагаад? Нэг подкастн дээр сонсож байхад тэмээний 10 литр өөхийг ус олох юм бол 11 литр ус болно гэж сонсчихсан. Тэмээний бүхэндх 10 литр хариул. 10 литр өөхнөөс яхаараа 11 литр ус гардыг. Харин тэгэж нэг сонсож исэн. Тэгээд би CD2 дээр эргэлзэж байгаа л C. Тэг тийм юм манайхаа. 1 литр ус хаанаас 1 литр илүү зүйл гараад ирд юм.
Гинэ сурагчд маань за тэгвэл та хэддээ зөв хариулт юу байсныг хамтдаа танилцуулъя. Зүгээр л өөх гэсэн байсан байна. Зөв хариулсан байна. Баяр хүргэе. За манай намын эрдний маань хэлсэн зөв. 10 литр эзлэхэн литр өөхнөөс бүр килограммаар нь бодсон ч гэсэн их ус гардаг. Яагаад? Яагаад тэр өөхөнд агуулгадж байгаа зүйлээс нөхөр амьсгалаад хүчил төрөгчтэй нийлээд тэр амсгалж байгаа агаар нь ус яадаг лээ. Сахарыг задлаад хүчил төрөгчөөр задлангууд хүлдэрлэж байгаа бодис нь ус. Тэгэхээр тэр агаараас амьсгалж байгаа зүйлүүдийнх нь масны битчихдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ийм их зүйлийг агуулдаг. Тэгээд цэвэр усыг шууд бол хадгалдаггүй. Өөх шингээд бол биш. Харин тэмээ усыг бүхэндөө биш үндэ хадгалдаг вэ? Цусандаа хадгалдаг юм биш үү заяа. Тэмээний цус тэгээд цусныхын мис нь амар тийм өөр. Тэгэд мэдээ шингэн зүйлдээ илүү хадгалах илүү зүйтэй байгааз. Тэгээд ингээл тэрийгэ дагаж цусных нь бүцүүд нь жоохон сонирн болоод ус угаадаг бодлоо 200 литр хүртэл ус уудаг ч үлээ. Тэгээд тэрийгэ биенийхээ нийт цусандаа хадгалдаг юм байна. За тэгээд сурагчд маань ер нь зөв хариулсан алдснараа яг л 50-50 орчим хуваагдсан юм шиг байна да. Сурагчдаа зориулаад дараагийн асуултыг танилцуулъя. Наранд олон цаг байх үед хүний арьс түлэгдэж борлдог. Нарны гэрлийн ямар туяа бидний арьсыг түлж эсийг гэмтээдэг вэ? A. Хит улаан туяа. B. Үзэгдэх гэрлийн цагаан туяа. C. Хит ягаан туяа. D. Гамма туяа. Сурагчд маань бодож байгаа бах. Цаг дуусны дараа өөрсдөө итгэл рүү очиж зогсон те. За сурагчд маань хариултаа өгсөн. Хинүүс юу гэж хариулсан болоо асууна. Их жаргалаа. Найдар зөкссөн байна. Юу гэж хариулсан бэ? Ягаад? Гамма туяа гэсэн. Гамма туяа. Ягаад? Нөгөө гамма туяа чинь бүх юмыг шууд нэвтлээд гарчдаг болохоор. Тэгээд дээрэс нь яг нөгөө нэг нарны ингээ үүсэх нөгөө цөмийн нэгдэх урвал дээр гамма туяа ялгардаг юм сан. Тэгээд гамма л гэж бодсон. Яг тэгдэг те. Тийм. За их жаргалтай санал хэлж байгаанууд нь гараа өргөе. Гамма туяад 1 2 3 сурагч гамма туяад төгссөн байна. За тэгвэл энэчнээс инхма юу гэж хариулсан бэ? Ягаад? Си хариултыг сонгосон. Ягаад? Ягаад тэгэхээр нөгөө нэг хит ягаан туяа чинь цусанд орохороо бишээ арьсанд ингээд түлэгдэхээрээ орохороо ингээд хор тавдар үсгдэг штэ. Тэгээд ингээд хүний арьс автоматар ингээд гуйжиж ундаг. Нэг тиймэрхүү юм санаал. Хит улаан туяа гэснүүд нь гараа өргөе. За нэг хөх сурагч байд. Үзэгдэх гэрлийн цагаан туяанаас болдог гэж байгаа нь гараа өргөе. За нэг хөх сонгосон байна. Тэгвэл зөв хариулт нь юу вэ гэдэгтэй хамтдаа танилцъя. Зүгээр л тулси хит ягаан туяа байсан баг нэ. Зүгээрсэн сурагчтай баяр хүргье. Гамма туяа яагаад биш вэ гэхлээр гамма туяа яг хэний хэлж байгаа зүйтэй, их жаргал хэлж байгаа зүйтэй маш хүчтэй нэвтэлдэг. Нэвтлэхээс гадна бидний удамшлын мэдээллийг хадгалж байгаа ДНА-ийн молекулыг хит өдөөгөөд салгаа авчихад буюу идэлж гээд байдаг. Тэгэхээр амьд битэд одоо энд байж байгаа амьд битэд бол аюултай. Азар заяа бүр үнэхээр азар бид нарыг яг зүйтэй озоны давхар гэдэг зүйл бүрхдэг болохоор гамма туяаны дийлэнхэн шүүгдэд байхгүй болчдөг. Хит ягаан туяа орж ирнэ. Хит ягаан туяа гэхдээ дотроо 3 ангилагддаг ABC гэдэг. Тэрнийх нь B нь илүү яг түлэлт үсгдэг. Тэгээд нөгөөх нь витамин D мэ ялгаруулдаг. Тэгээд илүү нөгөө хор завдралтай холбоотой энэ гэдэг ч юм уу байх нэ. За тэгээд сурагчдыгаа дараагийн асуултанд нь өрье. Пангеа гэж юу вэ? A. Анхны үлэг гөрвөл. B. Дэлхий рүү унсан солир. C. Нэгдмэл супер төв. D. Хамгийн эртний хүн дүрст амьтны олдвор. Англиар болохоор Pangea гэдэг те. Зя ингээд энэ үе удахгүй дуусган дээ найзуудаа. Энээс цааш би халалт байхгүй гэдэг шүү дээ. Энээс цаашаа бол цэвэр өрсөлдөөн тулаан. За зүгтээ би биенийгээ байдруу харахгүй хариулаад итгэл дээр очиход бэлдээд
Зя сурагчид маань өөр өөрсдийн итгэлийн хувь руу ялгарсан. Лага. Юу гэж сонгосон бэ? Ягаад? А би 2 дээр эргэлзэжсэн. За. Тэгтээ Д нь болохоор нөгөө өтцсөн билүү. Аха. Уулын дээр олцсон хүн гэх. Тийм. Тэгээд Б-г нь сонгосон. Аха. Зя, лагу та маргах сурагч байна уу? Маргах ч гэж юу яах вэ зүгээр? За, 50 дугуй 50 дээр зогссон байгаа. Инхмагаас сая маргана. Маргахгүй. Ингээд би болохоор нөгөө Пангея ингээд супер том тип байж байгаа. Тэгээд ингээд бутарсан гэж сонсч байсан. Тэг сонсч ирсэн юм уу? Аха. Би эсвэл хотлооч битг. Юу ч 50% итэл дээр очиж зогссон бай тээ. Зя, эдрээ юу гэж яриасан ба ягаад? Яас нэр ярилцсан сонгоцсон юм аа. Юу гэж сонгосон ба? Дин биш баг уу? Тэгэл АБС хороос 33.4%-тэй. Яа. Айгуу өрсөлдөд тоглох юм а те. За тэгвэл сурагчдаа зөв хариулт юу байсан бэ? Болохыг хамтдаа харуулъя. Пангея гэдэг бол С буюу нэгдмэл супер тип байсан бах нэ. За зөв хариулсан сурагчдаа баяр хүргэе. Хамгийн эртний амьтан гэж онсон олдвор ер нь ямар нэртэй вүлээ? Люси гэдэг нэртэй те. Дагаад нэг кино хийсэн чинь жоохон оновчгүй кино хийсэн баг шүү байсан те. За ийм хариулт байсан бах нэ. 2 дугаар үе дууслаа. Онооны самбар чинь дахиад ирэмлэгдсэн байгаа. Хэрхэн ирэмлэгдсэн бэ хамтдаа харъя. Хоёрдугаар үеийн онооны ирэмбэлт бол Ирмэн жаргал нэгт 64 оноогоор хിവэрэ байна. За баяр хүргэе. Араас нь Баян жаргал 42 оноогоор, Номер Эрдэнэ 30 оноогоор, Инхма 24 оноогоор гисэн байдлаар нэхэн хөөж эхэлжээ. Инхма нэлээд дэше гараад ирсэн байна шүү дээ. За хоёрдугаар их таатай үе байсан бах нэ. За ингээд халаалтын 2 үе дууссан. Онооны зарчим дээшигээ эрс нэмэгдэн. Сүүлийн 2-ууд ялгаж тодорно. За өөрсөндөө амжилт хүсээд 3 дугаар үе руугаа хамт орцгоё. Хамтран ажилласан Космос шинжлэх ухааны академи. 3 дугаар үеийн эхний асуултыг танилцуулъя. Усны молекул 2 ус төрөгч, 1 хүчил төрөгчөөс бүрддэг. Тэгвэл хүнд ус гэж юу хэлдэг вэ? A. Бохирдол ихтэй уух боломжгүй ус. B. Ус төрөгчийн оронд дейтерий хэмээх изотоп орсон ус. C. Далай маш гүний өндөр даралтад оршдог ус. D. Хөлдөж мөс болсон ус. Юу юм болоо? Хүнд ус гэж штэ. Яа, дах аргагүй юм бат юм бах та. Уг юм болоо. Баяра, юу гэж хариулсан бэ? Би Яагаад? хариултыг сонгосон. Тэгээд бусдаасаа арай Би. урт санагдсан гэх. Дитрий. За, хариултны уртнаас хамаарж агаад бийг сонгоод гэтээ бүр 100% дээрээ зогссон уу? Алдвал бүр 200% наасталж шүү дээ. Яах вэ? Өнгөрсөн. Өнгөрсөн үү? За, өнгөрсөн гинэ. За, тэгвэл Америкт нь юу гэж хариулсан яагаад? Би С хариултыг сонгосон. Яг л нөгөө далайн гүний өндөр даралтад оршдог ус нь жоохон давсны агуулгамж өндөр байдаг гэж сонсоод тэгээ нэлийн хүнд дэж магадгүй гэж бодоод. Тэнтэй дээрэс нь амар эзлэхэн шахагдсан болохоор эзлэхнээ дагаж юу өршлөгдөг лээ те? Гэсэн хариултыг сонгосон байна. За бид нарыг эхний үедээ тэргүүлж исэн 900% дээр л очиод зогсоод исэн да уулна. Ирмүнэ тэгтээ нөдө 80 дээр зогссон байна. Юу гэж хариулсан яагаад? Би гэж сонгосон. Яагаад гэвэл мөс гэхээр усаага болчихно. Сэдэр ирэлжсэн гэхдээ тээгүү тэгээд бохирдлогтой явах боломж уус гэхээр хүнд ус гэж нэрлэхгүй ахлах гэж бодсон. Тэгээд 50 гээд 80 дээр зогссон. 80 дээр зогсноо. За гэсэн хариултуудыг сурагчд маань өгжээ. Зөв хариулт юу байсан болохыг хамтаа танилцуулъя. Хүнд ус гэдэг зүйл бол B буюу дейтерийн изотоп усыг хэлдэг юм байна. Изотоп гэдэг чинь юу вэ? Тэрийг багштай тайлбарлах сурагч байна уу? Протоны тоо нэглэн гэхдээ нейтроны тоогоор ингээд өөр тэнгуүтэ нэг элемент гэхдээ арай хүнд ч юм уу хөнгөж юм уу тэдрийг эцтэй. Тэг те. Тэгээд бидний мэддэг элементүүд чинь ерөөсөө протоныхоо тоогоор ялгарч байгаа. Гэтэ зарим тохиолдолд нейтрон нь өөр байх фактортой бүтцүүд оршдог. Усан дээр жишээлбэл
Уул нь ус ус төрөгч чи юу бол юугүй те? Юугүй лээ? Нейтронгу. Гэхдээ нэг юм уу хоёр нейтрон ороод гэх юм бол детри юм уу трити гэж нэрлэдэг байдаг. Энэ ямар давуу талтай вэ гэдгийг нэмж өргөжлүүлээд хэлэх үү? Тэн томьёогийн нөгөө H3O тэгээд хасдаг ион хэлбэр шүү дээ мэдж. Тэгээ яг сайн. Тэгдэг өгөө юу. Нэг нейтронтой энэ нэгдэл задрахаараа илүү хэмжээний энерги нэгтгэр өөр хэлбэртэй нэгтгэр илүү хэмжээний энерги ялгаруулдаг. Тэгээд дараагийнхаа урлаг үүсэх боломжтой байдгийг энийг сайн ашиглаж чадвал бид нэр далайн уснаас энерги ялгаруулах боломжтой болно. Нар хэрхэн энерги үйлдвэрлэдэг тэр шиг цүмээ нэгдэх урлалын халуун цүмээ урлалыг явуулах боломжийг бид нар илүү байдлаас олгодог байх нэ. За тэгээ зөвөрсөн сарвчтай баяр үргээд эндэрт нь нүрээ. 8 дахь асуултанд бэлнэ үү? Бэлэн биш гинэ. 8 дахь асуултыг хамаагүй өгнө. 8 дахь асуулт бол Онгоцны талавчны хэлбэр дээд талаараа гүдгэр, доод талаараа хавтгай байдаг нь физикийн ямар хуулийг ашиглан өргөх хүч үүсгдэг вэ? A. Архимедийн хууль, B. Бернуллийн хууль, C. Термодинамикийн хууль, D. Инерцийн хууль. зарим нэг нь ажиглах юм бол энэ дээр хууль биш зарчим гэж илүү явагддаг те. Хууль гэж болохгүй бах. Зарчим. Юу гэж хариулсан бэ? Архимедийн хүчийг мэддэг тэгээд арай биш ах гэж бодсон. Архимедийн хүч чи яадаг вүлээ? Бүрэн санахгүй гэхдээ арай жоохон гэхдээ бас татал хүчил мэдгүй. Гүү гэж бодсон. Магадaltaй. Thermodynamics яг судалж байгаагүй гэхдээ хийдтэй холбоотой гэж бодсон. Тэгээд инерц биш гэж бодсон. Тэгээд зөвөр бээр болтоо сонгосон. За бээр болтыг сонгосон гинэ. За инхмаа юу гэж хариулсан яагаад? Би C хариултыг сонгосон байгаа. За яагаад? Тэгээ нөгөө нэг зарчим гэж яаж бодож байгаад тэгээ Архимедийн зарчим гэж сонсож байгаагүй. Тэгээ инерцийн хувьд бол угаасаа тодорхой. Тэгээ Бернуллийн зарчим гэж нэг сонсож байгаагүй болохоор C гэдэг хариултыг авсан. За сурагчд маань ийм байдлаар хариултаа өгсөн юм байна. Зөв хариулт юу болохыг хамтдаа харцгаая. Зөв хариулт бол B буюу Бернуллийн зарчим байсан багт нэ. За зөв хариулсан сурагчд биш л тодорхойлсон байна. За баяр хүргэе. За Бернуллийн зарчим ашиглаад ингээд нөгөө тенсний бөмбөг хүмүүс өглийгөө дагаар дээр тогтоогоод идэв шүү дээ. Тэгсэн юм том үлээгүүр ашиглаад бөмбөг тогтоогоод идэг. Санаж гинөө. Юу болдог вэ гэхээр тэр дээдлийнх нь овгор гэж байгааз дээгүүр нь зам туулахаар овгор гэдэг чинь ямар зам туулах вэ? Доогоор явснаасаа хол замыг туулна. Хол замыг туулахаар нөгөөд хоорондоо илүү жоохон зайтай болж эхэлнэ. Нэгт нь багасна гэсэн үг. Нэгт нь багасхаар доогоор нь болохоор богдгон замыг туулж байгаа болонгод нэгт нь ихсээд нэгт багтаагаас нэгт ихтэйгээс нэгт багтаа руу юу болдог вүлээ? Даралт буюу хүч үүсч эхэлнэ. Энийг өргөх хүч гэж нэрлэдэг байх нэ. За 3 дугаар үеийн хамгийн сүүлийн асуултыг сурагчдад танилцуулъя. Хамгийн идэвхтэй галогийн аль нь вэ? A. Фотор, B. Хлор, C. Бром, D. Йод. Галоген гэдэг зүйл маш их химийн идэвхтэй уралд ордог зүйлүүдийн нэг. Гээд сануулчих. Идэвхтэй тасардаг металлуудын нөгөө талд нь оршдог те. За. Энэ галоген гэдэг зүйл химийн уралд орохоор тэр ууссан бодис нь потенциалын нэр хамгийн бага байдаг. Энийг цааш нь доошлуулах боломж бараг байхгүй. Потенциалын нэртэй холбоотой ч те. Химийн асуултыг физик болгох ч те. Зя цаг дууссан. Ирмүнэ. Эхний хоёр дээр бид нэр тэргүүлж яасан те. Энэ асуултанд юу гэж хариулсан бэ? Яагаад? Би хлор гэж хариулсан. Яг тэгвэл би бром, хлор хоёрын дундуур ирэлцэж байгаа. Тэгээд хлорыг их хвчлэн хардаг болохоор хлор гэж хариулсан. Гэхдээ хлор маш идэвхтэй нийтлүүдийн нэг байдаг те. Айгу аюултай та сонсч ирсэн үү? За, тагваа юу гэж хариулсан яагаад? Фотор гэж хариулсан.
галгенууд дундаас хамгийн сөрөг цахилгаан чанар өндөртэй. Тэнгүүтээ 2 дугаар үеийн галген болохоор гэж хариулсан юм байна. Фотор. За сурагчд маань гэхдээ энэ дээр халдвал амар өндөр оноо алдсан шүү дээ. Эрсдэлтэй тоглож байгаа юу? За сурагчд маань ингэж хариулсан бол зөв хариулт юу байсан бэ гэдгийг хамтдаа харцгаая. Хамгийн идэвхтэй клам бол фотор байсан бах нэ. За баяр үргээ. Фотор юунд ашиглагддаг вүлээ? Инх чаргал хэлэхгүй. Дээр үед ингээд хөрөгчний хөргүүрт фоторыг ашиглаа тэгээ оцооны давхрыг нэвгэрч хийсэн. Фотор юус ашиглагдчихсэн те. За фоторыг юунд ашигладаг вэ? Бид нар ер нь өдөр тутмын ойрхон ашигладаг та. Шүдний онд яаж ашиглад юм бол? Юу цайруулах үйлчлэгээтэй болохоор нь лөө. Цайруулах юм болов? Тийм баха. Цайруулахгүй дахиад нэг хариулах гэдэг үстэй. Паалан хамгаалах. Зүйтэй. Фотор гэдэг зүйл амар аюултай те. Устай холих юм бол хиймэр болгосон. Фоторын жишээлбэл нэгдлүүд хоорондоо нэгдчихээрээ тэрийг буцаж тэр доор потенциалаас нь гаргаж ирэх амар хэцүү. Тийм болохоор фоторын нэгдлүүд шатадаггүй. Гих мэдчлэн хүчил дуусахгүй гэдэг ч юм уу те. Тэр ягаад тэгэхээр гаргаж ирэх гэж энэ хинээр өгөхгүй зовдөг байх нь шүү дээ. Тийм болохоор доктортой байх нь бидний шүдэн дээр болохоор нөхөр нэг бодлороо булаагаад байгалийн байх ёстой юмнуудыг нь ав ичдэг. Оронд нь өөртөө очиж суулгачдаг. Гэхдээ өөртөө очиж суулгасан тэр нь бидний байглаасаа байсан тэр зүйлээс илүү хүчил шүлтэн төсвөртэй болохоор бид нар бэхжүүлж ийн гэж ярьж болох нь байна те. Дээрээс нь нөхөр бас бактерийн гадаргуу янз бүрийн юмыг идээд яашдаг болохоор бактерийг устгах нь байна. Тэгээд дээрээс нь шүдний баланг бэхжүүлэх нь байна. Ийм давуу талтай байдаг бахна. Тэгээд шүдний оонуудыг ингээл янз бүрээр хүмүүс рекламдаж магадгүй ийм яадаг идэг фотортой бол бүх шүдний ажиллагаа ажиллаж болно гэдэг бахна. Тэгээд ийм хим идэхтэй шүдний гэж нэрлэдэг бахна. За зөөрөлсөн сурагчтай баяр үргээд онооныхоо самартаа танилцах цаг болсон биш үү? Хамтран ажилласан ADT компани 3 үеийн дараа сурагчид маань онооны самар дахин хэрхэн гэрэмтлэгдсэн байдгийг хамтаарай. Савгарын чинь шинэ тэргүүлэгчээр шалгарсан байна. Баяр үргээ. За түүний араас 67 66 оноотойгоор маш ойрхон Ирмүн жаргал баяр жаргал гэсэн хоёр өсөлтөгчтэй бахнэ. За манай хоёр жаргал маань араас нэг чинь Номин Эрдэнэ нэг жаргал хоёр маань манай жаргалууд манаас нэлийн их оноогоор хойд нь хөөцөлдөж яваа бахнэ. За ийхүү онооны самбар ийм байх нь байна. Зурагчдаа амжилт хүсээд дөрөв өрөө хамтаа орцгоё. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 1992 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид Алтай саяны экобус, амар мөрний сав газар, Төв Азийн говь цөлийн нутагт орших ховор, нэм ховор амьтад болоод экосистемийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал тусгай хамгаалцтай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, цэнгэг усны экосистемийг хамгаалах, нутгийн иргэдэд түшгэлсэн байгалийн нөөцийн менежментийг нэвтрүүлэх, байгаль орчны боловсрол олгох зэрэг чиглэлд төр, хувийн хэвшил, нутгийн иргэдтэй хамтран ажилладаг. Нэвтрүүлгийн хөтлөгч Космос Академийн багш Гэрлөгч нэ. 4-р үеийн 1-р асуултыг танилцуулъя. Байгаль дээр олддог хамгийн ховор элемент юу вэ? A. Астат, B. Алт, C. Франци, D. Платинум. За цаг маань дуусаад гисэн. За сурагчд маань хариултаа өгсөн байна. За манай эрсдэлтэй тоглогчд маань яг эрсдэл дээрээ л 100-аар ихтэл 100-аар дуусъя та гэсэн хэдэн маань байна да. За нэг хариулт авнаа. Лавга юу гэж хариулсан? Яагаад? Би болохоор Францыг сонгосон. 1-р бүлгийн хамгийн доод юу сүүлийн үеийн элемент тэмүүтээ идэвхтэй бас атомаас өндөр болохоор ер нь байгальд бага болтох байх гэж үзсэн.
гэж бодсон уу? Хүнд элемент гэж бодсон байна. Яна манай хоёр нь зөв хариулчих гээд байдаг шүү дээ. Яна. За хэдүүлээ гараа өргөе. Адилхан хариулт өгснүүд нь гараа өргөе. Оо за дийлэхээр юм уу? Оо за. Яна дийлэхээр оноо алдчих үү дээ. За энэ асуултанд хэрхэн хариулсан бэ гэд манай бэлгтээс асууя. Би C хариултыг дугуулсан. Тэнгүүтээ яагаад C хариулт дугуулсан бэ гэвэл ерөөсөө ийм Франц гэдэг юм элемент харж байгааг болохоор тэгэл ховор олдсон болоо гэж бодол дугуулсан. За тэгвэл энэ хариултанд 50% итгэлтэй байгаа. Баяраа юу ч ярьсан бэ яагаад? Арай гоё нэртэйг нь дэ хариултаараа сонгоцсон Платиниум. Энэ чинь монголоор юу гэдэг вүлээ? Цагаан алттай. Яа, алтаас үнэтэй л юмтан билүү? Тунлахтаа. Яа, за яад юм болоо харин те. Энэ асуултанд хэрхэн хариулсан бэ? Инхмагийн хариултыг сонсъё. Би болохоор нөө илэг хүснэгтэй бодож байгаа сүүлхэн байдаг хастат илүү гэж бодож байгаа л тэгэл Асуултыг сонгосноо. За адилхан астат гэж хариулсан хүмүүс гараа өргөе. Гараа өргөөрэй. Астатууд гараа өргөөрэй. За ганцаараа хариулсан байна. За сурагчдаа зориулаад зөв хариултыг нь танилцуулъя. Эй бүү астат байсан бах нэ. Их мада баяр хүргье. Астат ер нь яагаад ховролдох юм бол? Задарчтай юм болоо. Задарчдаг. Астат гэдэг элементэд нөгөө хэдүүлээ изотоп гэж ярьсан шүү дээ өмнөх дугаар дээр. Энэ доктортой изотоп байхгүй. Миний толгойд нэг 8 тол орж ирдэ. 8 нь арай секунд биш баха. 8 цагаараа 8 жил юм мэдгүй. Маш богино хугацаанд задарчдаг. Байгаль дээр анханасаа үүсэн астатууд аль хэдийнэ задарсан байгаа. Бүгдээрээ задлаад алуулчдаг. Хагас задарлахын хуулиар. Астатыг хүмүүс үйлдвэрлэдэг юм байна. Нэгт үйлдвэрлэе гэвэл гэхдээ байгаль дээр байгаа астатууд хүн үйлдвэрсэн биш. Том застрах гэдэг элементүүд задраад өөр элемент доошоогоо элемент болж хувираад астат болж хувирд юм байна. Жишээлбэл бидний холбоорлох гэдэг ямар элемент гэдэг вүлээ? Уран гэдэг ч юм уу те. Зарим элементүүд ийм элемент болж хувираад тэгээд нөгөөт чинь өөрөө жоохон байж байгаа л бах балга болчихдог. Дэлхийд даяар тэр чигтээ 30 мг ч илүү маш жоохон хэмжээтэй ер нь тухайн үедэд байд юм байна. Ийм ховор элемент юм байна шүү. За сурагчдаа дараагийн асуулт руу оруулъя. 3 улаан 2 хөх бөмбөлгнөөс санамсаргүйгээр хоёрыг хагалах үед хоёулаа улаан байх магадлал хэд вэ? A 1.5, B 310, C 2.1, D 3.5. Энэ гурван шаар ингээд харанхуй өрөөнд дотор харахгүй байжгаад ингээд тааж байгаа, толж байгаа, тагалж байгаа гэсэн үг шүү. Заа самсаргүй байдлаар халж байгаа, хагалж байгаа. Тэгж ойлгох хэрэгтэй. За магадлалыг хинэн 30 секундын хугацаанд зөв таамаглаж бодож амжих юм болоо. 5 өнгөн харагдахгүй байгаа шаарыг нүдэн анжаагаад 2 удаа хагалт хийсэн юм байна те. 3 улаан байгаа, 2 хөх байгаа. Магадлал гэдэг чинь юуг нь юуг тарцуулж тооцдог блэ? За сурагчтай маань хариулт ирсэн байна. Сурагчтаас асууна. 50% дээр зогсож байгаа. Их шаргалаас асуучт юм билүү? Их шаргалаа. Юу шаргалсан яагаад? За юу ч нийт бөмбөг ингээд 5 бөмбөг аа тэгээ 2 удаа гэж байгаа юм чинь 10 бөмбөгнөөс суглана. Үгүй. Тэгээ юу ч хариултын B гэж сонгосон доо. Лавга юу шаргалсан яагаад? Би болохоор C гэж хариулсан. C. Гэтэ сая дахиад бодоод үзсэн чи зөв хариулт нь B буюу 10.3 байсан байна. Яагаад тэгж байгаа гэхээр 5.3 гээд улаан бөмбөгөө тоолж үзээд дараа нь болохоор 4.2 болоод тэгээ тэр хоёрыг үржүүлэнгүүт 26 болоод тэр нь болохоор 10.3 таа тэнцүү. Бүтггүй ингээл нэг юм ярьчлаа. За энэ хариултанд манай 10 дугаартай оролцогч идрээ юу гэж хариулсан яагаад? Би бас яа саний өрхтэй адилхан бодчихжээ. Адилхан бодсон уу? Зя сурагч маань ингэж хариулсан байна. Тэгвэл зөв хариулт нь хэд юм боллоо? Хэдүүлээ харцгаая. %, магадaltaй юу, 30% магадaltaй юу, 50% магадaltaй юу, 60% магадaltaй юу гэсэн хариултууд байгаа. Зөв хариулт бол B буюу 10.3 зөв байсан бах нэ. Зөв хариулсан сурагчтай баяр хүргье. Тэгээд лавга бодолтын тайлбарлалцсан юм чи би тайлбарлаад явах та тий. Эхлээд 5-аас ялтчгүй 3 тэрийг үржих нь нэг нь хагарцсан байгаа. 4-ийг хуваах нь нэг хагарцсан улаан 2 нэг нэгээр багсгцсан. Хооронд нүржлээ. За дараагийн асуулт руугаа хамтаа оръё.
Хүмүүс зэвтэй төмөр хадаасанд зүсүүлвэл татран өвчин тусах аюултай гэж үзээд яаралтай вакцин хийлэгдэг. Татран өвчнийг юу үүсгэдэг вэ? A. Төмрийн эсэл буюу зэв. B. Хадаасан дээрх вирус. C. Хөрсөн дах бактери. D. Төмрийн хор. Хүмүүс амар их ярьдагтай монголчууд ялангуяа. Яахгүй гэдэг үлээ. Тэр нь одоо зүг байт юм болов уу, буруу байт юм болов те? Зя, сурагчдаас асуунаа. Амир Эрдэнэ. 80 дээр зогссон байна. Юу гэж хариулсан бэ? Яагаад? Би төмрийн хор гэж хариулсан. Төмрийн хор. Аха. Яагаад гэсэн чинь нөгөө манайх хашаага хяндлж байсан юм аа. За. Тэгсэн чинь манай дүү хадасан дээр гिचчихгүй юу? За. Тэгсэн чинь нээж төмрийн хор орчлоо. Хурдан натаа дээрээс нь зогсож байгаа давчих гэдэг байхгүй юу? Дээрээс нь зогсож байгаа. Ямар амар орсон. Нэвт гасан юм уу? Йоо, ямар амар лээ. Би яран буруус надад нөө зүүсэн надад нөө. Явчихсан тэгжсэн. Яа, ингэж хариулсан байна. Буйнаа. Юу гэж хариулсан бэ? Яагаад? Хариултыг сонгосон. Төмрийн эсэл буюу зэв. Ийм баг. Төмөрний хор бол биш. Яг юу цэвэрхэн төмөр өөрлөгөө заагаад авчвал цэвэрхэн үлддэг. Зүгээр шууд боочхоор вакцин эдэр хэрэггүй. Тэгээд яг зэвтэй төмрийг яг гол нь тэгж болдог. Болдгоо гэж мэдээд ер нь хариултыг сонгосон. Тэгээд итгэлтэй байна. За тийг сонгоснууд нь гараа өргөе. Ди хариултыг сонгосон хүмүүс гараа өргөе. За ингэ сонгосон байна. Төмрийн эсэл буюу зэвийг сонгосон хүмүүс гараа өргөе. За дийлийнх нь манай зэвийн баг байна. Хадаасан дээрх вирусыг гараа өргөе. Хадаасан дээрх бактерийг гараа өргөе. Бактери вирус хоёр дээр сурагчтай маань алга байна. Тэгвэл зөв хариулт юу байсан болохыг хамтдаа танилцуулъя. Си буюу хөрсөн дэх бактери байсан байх нэ найзуудаа. За би буруу санджиж магадгүй титанус илүү титаны юу лээ нэг бактери байгаа. Ажиллах юм бол та хамарч хамаагүй төмрөн зүслээ гэд яах ч вэ те. Бид нар болохоор үндснээрээ төмрийн хор гэдэг нэршлиг зүгээр хилээд хөвшцэн он цагийн хугацаанд юу ч гэсэн болохгүй байна. Ямар нэгэн холбоо хамаарал байна гэд. Гэхдээ тэр уул шалтгаан нь яг шинжлэх ухаанаар судалж үзвэл шууд төмөр ямар нэгэн хортой зүйл бол биш байна те. Бэлэн тэгвэл цусаар байгаа төмөр яахын хортой юм уу те. Гэх мэтчлэн бодож болох байсан байна. Хадаасан дээр очиод наадчдаг дан тийм вирус гэхээр сонин те. Гэхдээ гол шалтгаан нь төмөрөндөө биш. Зэвэндээ ч байж болно. Өөр ямар ч хатуу материалтай байж болно. Хөрсөндөө байх нь. Ихэвчлэн хүмүүсийн газар хил хайдаг металл чинь өөрөө төмөр байх нь. Тэрнээс шүүс хөрсөндөх адилхан шилэнд төсөөлвөл адилхан эрсдэлтэй байж магадгүй байна те. За тэгээд энэ бактери хөрсөнд маш элбэг байдаг болохоор эрсдэл нь маш өндөр болохоор энэ өвчлөл нийтээр нь зарлагдсан байна. Тэр зэв биш байсан байгаа. За сурагчтай хамт онооныхаа самбартай танилцсан яана. Бүгдээр алдсан. Их жаргал шин тэргүүлэгчээр шалгасан байна. Баяр хүргэе. Түүний араас 60 оноотой байсан бол түүний араас 51 оноотойгоор эрмүүн жаргал хөдөлдөж эхэлсэн байна. Түүний араас 32 оноотойгоор инхма, түүний араас 30 оноотойгоор баяр жаргал өмнөх тэргүүлэгч маань 4 оноо хүртэл буусан байна. Өндөр оноотой үеийн оноонууд ийм аюултай. Баталгааны мэдж байгаа тохиолдолд тоолохгүй бол 182-ийн хааш аюултай байгааз. За, сэтгэл сонсноо лавга. 4-р үе дээр доошоо унтчлаа. 5-р үе дээр энэ доошоо унсан далаацнаас илүү дэшгээ гарч ирэх боломж яах вэ? Би. Яаж тоглоё гэж бодож юу бодогдож байна?
Ер нь одоо 100 дээр л зогсё гэж бодож байна да. 100 дээр үү? Тий. Дахиад эрсдэлтэй бүр байраалчвал яана. Одоо ер нь байраа алдсан ч гэсэн алдах юм байхгүй юм чинь. Шинжлэх ухаанд дургүй хүмүүс байдаг. Бүгд л төрөлхийн сониуч. Дэлхийг өөрчилсөн нээлтүүд супер ухаанаас биш энгийн ажиглалт сониуч тархинаас төв. За, эрхэм мөндөд үзэгчтэй энэхүү манай нэвтрүүлгийн 5 дахь буюу сүүлийн үеийн эхний асуултыг танилцуулж байна. Алт байгаль дээр хэрхэн үүсдэг вэ? A. Дэлхийн гүнд асар өндөр даралтаар нүүрснээс үүсдэг. B. Манай нарны дотор явагддаг цөмийн урвалаар үүсдэг. C. 2 нейтрон одны мөргөлдөөн эсвэл супернова дэлбэрэлтийн үед үүсдэг. D. Галт уулын халуун лав хүрэх үед үүсдэг. За, чинь ер нь аль аль улсуудад байгаад байдаг лээ? Хаагур байдаг лээ. Ямар алт, улаан алт, ямар юутай алт гэл кино мэнүүд байгаа дээ, тэгээд бас ямар улсд чинь алтны раш гэдэг нөгөө бөөн алтны зүйл болоо тэрнээс тэр улсын эдийн засаг тогтож мөгтөд юу болж ялаа? Тэ? Аюулгүй тоглолтоор гүйцэн хэмээн инхмаа маань Карманионыг авсан. Бүгдээрээ 100 дээр оролцоод зөстой нэг бол чи ял нэг бол би ялээ гинэ. Эхнээс нь сурагчдын хариултыг сонсноо. Хоёрт яваа ирмүнэ юу шаруулсан яагаад? Би дээр үлээ сонгосон. Яг бол алт байгальд олдохороо нэг сонио хайлт юм шиг хэлбэртэй байдаг шүү дээ. Тэгээ тэрнээс үндэслэл дийг сонгосон. Нэр дийдэгтэй. Бүндгнөрөө жижигэн бид нар яаж хоорондоо цуглаж уулзд юм бол те? Манай цуглая гэж уулзд юм болов яад юм бол? За дөрөвний асуултанд хэрхэн хариулсан бол гэд баяраагаас асуунаа. Баяраа. Бас өрсөлдөөнтэй явж байгаа те? 9 дугаартай оролцогч. Би сайн хариултыг сонгосон. Арай утгатай юм шиг санагдсан. Хариултаас илүү. Хоёлаа чинь уртай байвал бас сонгочих гээд байдаг те? Өмнө ч уртай байсан чи яаж та? Зөв хариулсан. Оо тийм үү. Яа. За. Тэг дугаар дээр Карманион авсан инхмаа маань юу гэж хариулсан бэ? Яагаад? Би болохоор нөгөө нэг яг манай нарны юунд чинь төмөр хүртэл ингээд элементүүд ингээд одоо ус төрөгчөөс ингээд гелен мэл болоод ингээд үсдэн штэ. Яг тэгж байгаа төмөр хүртэл ингээд үсдэг. Билүү алт хүртэл үсдэг илүү гэж бодож байгаа. Тэгээд би хариултыг сонгочоод тэгсэн ботсон чинь төмөр хүртэл юм шиг санагдаа. Тэгээд Карманион авсан. Тэгсэн үү? Тэгээд суперновагоос тийм хүн металлууд үсдэг юм шиг. За 50 дээр зогссон байгаа. Амийн нэрт маань юу гэж хариулсан яагаад? Манай нэг ахын удаа хөлд алт ороод гэж яах юм шээцтэй. За дагсан. За яраарай. Би нөгөө сонсчихсан юм аа. За. Тэгсэн чинь C хариулт буюу 2 нейтрон одны мөргөлдөөн эсвэл супернова дэлбэрэлтийн үед үүсдэг гэж энэ подкастнаас сонсчихсан санаа. Гэхдээ бас юмыг яаж мэдэх үү гэд те. Жохон аюулгүй зогссон байна. Манай дэлхийн цөм дөрний өд үлээ. Алт билүү? Алтан цөмтэй байлаа манай дэлхий. Үгүй хаа. Хамгийн гол нь ямар цөмтэй гэдэг үлээ? Хинхэн төмөр. Төмөр цөмтэй. За, сурагчид маань хариултаа өгсөн байна. Зөв хариулттай хамтаа танилцъя. Хариулт байсан бахнэ. Зөв хариулсан сурагчдаа баяр хүргэе. За, зөв хариулсан сурагчд маань мшээгээл инээгээл байж шагшагнда. Тэгэд манай инхмаа яг зөв хэлсэн. Бусад бүх элемент, төмөр хүртэлх элементүүд одны цөмд үүсдэг. Одны цөмд. Яг тэгэхээр том элемент задрахаараа нэг бол энерги ялруулдаг. Жижиг элементүүд нэгтгэхээр энерги ялруулдаг. Гэтэ хоёр талаасаа явж байгаад яг төмөр дээр ирээд энерги үйлдвэрлэж чаддаг. Эсвэргээрээ төмөр болгохын тулд энерги шаардах гэдэг үл эсвэл тэр төмрийн дараагийнх нь жилээ те. Тэгэнгүүт төмөр гэдэг зүйл бол одны хувьд бол өхлийнхэн цэг байхгүй. Төмөрнөөс болоод энерги ялруулж чадхаа болоод гадна тал руугаа их хэмжээний энерги ялруулж чадхаа болоод gravity буюу татах хүчиндээ агшин зур шахагдаад сав. Тэр их даралтнаас болоод нейтриногийн даралтнаас болоод төсөрдөг тэр үеийг бид нэр супернова гэж нэрлэдэг те. C. Тэгэхээр наран дээр биш нарны төгсгөлийн мөчөд үүсдэг байх нь. Өөр нэг нөхцөл нь 2 нейтрон орд мөргөлдгөр үүсдэг байх нь. Тэгэхээр төмрөөс цаашаа хүнд элементүүд
одны мөргөлдөөнөөс эсвэл одны сүнсэн одноос үүсдэг бахна. Та нарын бит ч гэсэн тийм элементүүд дагуулдаг байх юм бол тэд нар нь бүгдээрээ сүнсэн од байна. Та нар бүгдээрээ сүнсэн од байна. Зя ийм хариулт байсан бахнэ. За үзэгчтэй 5 дугаар үеийн 2 дугаар асуултыг танилцуулъя. Хэрэв та маш том хэд ч давхарлан нугарах боломжтой цаасыг голоор нь 42 удаа нугалвал цаасны зузаан ямар болох вэ? A. Таны өндөртөө тэнцэх хэмжээний зузаан буюу 1.8 м. B. Улаанбаатараас дархан хүрэх урт буюу 220 км. C. Эверестийн оргил хүртэлх өндөр буюу 8.8 км. D. Дэлхийгээс сар хүрэх зай буюу 384,000 км. За цаасны юу бол айгуу том, талбай бол айгуу том. Нэмгэн нь бол яг л нэг цаас шиг, бичгийн цаас шиг нэмэгдэйгээ бодчих. За бичгийн цаас дунджаар 0.1 мм-ийн зузаантай байдیں۔ За энийг сонссон бол өрчид маань тооцоолоо гин үз. 0.1 За юу вэ? Цаг дуусна. Ийм хурдан дуусчих юм. За сурагч маань хариулсан. Ханы дараа ганцхан асуулт байгаа шүү дээ. Ядагч тодорхойд ойртож байна доо. За их жаргалаа. Ер нь тоглолт тэр явж байна да. Энэ асуултанд юу гэж хариулсан? Яагаад? Эверестийн оргил. Одоо дэлхийн 70 түвшинээс хамгийн өндөр нь нөлөө те. Тэр чи амар өндөр шүү дээ. Тий. Ганц ширхэг цаас уу? Нуглаа лу? Тий. Өөртөө хэр ихтэй? Яг л 50% ихтэй юм да. За. Их тэргүүлж явсан их жаргал маань гэж хариулсан байна. Тэгвэл их жаргалын хойноос хөөцөлдөж явсан Эрмүү маань юу гэж хариулсан бэ? Яагаад? Би D хариултыг сонгосон. D. Тэрээс бүр сар. Аха. За адилхан D хариултыг сонгосон гараа өргөе. Ингээд цаасыг 42 удаа нугалах юм бол дэлхийгээс сар хүрхцээ ингээд туулна ингээд хүмүүс тоглолдог гэсэн бохгүй юу намайг жоохон хаад. Тэгээ би ингээд яг тэрийг сонгоцсон байжгаад тэгээ та 1.1 байдаг гэхээр нь шууд Эвересттэй оргил болгоцсон. Эвересттэй оргил болгоцсон уу? Тий. Яана одоо. Тийм яриа байд шүү дээ. Жоохон мэдээ ахтай амар ярьдаг гэсэн. Би бол нугалах гэж үздэг гэсэн. Нугалах гэж үздэг гэсэн. Хэд нугалсан? Тэгээ өсрөөл 5 нугалж исэн баг. Тэгсэн үү? Хэцүү байдаг те. Дахиад хэд юм бэ? 37 нугалсан бол те мэдчих байсан шүү дээ. За энэ асуултанд хэрхэн хариулсан бол гэд та ч бүгд адилхан хариулт юм уу? Гэсэн те. Яана. За баяраа юу ширсэн яагаад? Би цаасыг яриад тийм шуурт болохгүй байх гээд А хариултыг сонгосон. А буюу хүний өндөр хүртэл явна. Тий. Мөн үү? Адилхан хариулт сонгосод нь гараа өргөе. Ганцаар юм. За, үзэгчдээ сурагчд маань ийм хариултуудыг өгсөн юм байна. Зөв хариулт юу байсныг хамтдаа харцгаая. Хэд болох юм бэ гэснээр зөв хариулт бол D буюу сар хүрхэн байна. За зөв сурагчдаа баяр хүргье. За. За инх маа надаас айгүй нэхэл хатуутаагаар та яагаад 0.1 м гэж хэлж өгч байгаа юм гинэ. За яат ч юу ганц цаас тэр үр ихээр арай сони юм те. Худлаа юм болов? Хэдүүлээ бодоод үзье. 2 нугалаг чинь зузаан нь 2 дахин ихсэн. 10 нугалахад 1024 дахин томорно, 1000 дахин томорно. 1 мм цаас чинь хэд болчих? 0.1 мм цаас чинь хэд болно гэсэн үг? 100 см болчих гэсэн үг те. Тэгээд дахиад 1000 гар үржин. Дөнгөж 10 нугалахад. Дөнгөж 20 нугалчлаа. Дахиад 30 болгоё. 1000 дахин үржигдэнэ. 30 болгоо 1000 дахин үржигдэнэ. 4 нугалахад так. Энийг экспоненциал өсөлт гэдэгтэй. Экспоненциал өсөлт бидэрт мэдрэгдэхтэй аюу хэцүү мэдэрдэг байна те. За тэгэхээр ингэж нугалж чадах юм бол хэдүүлээ саяхан хөөрсөн Артемисийнхаа хараар сарыг нэг тойроод хүрээд ирэхээр хэмжээний өндөр болдго юм байна. За зөвөрсөн сурагчдаа баяр хүргэе. Бидний өмнө ганцхан асуулт үлдлээ. Энэ асуулт ямар салбар, ямар асуулт байхаас хамаараад дараагийн ялагчийг тодорхойлж магадгүй. Хамгийн сүүлийн асуулт руугаа хамтдаа орцгоё. Ухаалаг утасны дэлгэц хурууны хүрэлтийг хэрхэн мэдэрдэг вэ? A.
хурууны даралтын хүчээр, B. хурууны дулаанаар, C. хурууны цэник дамжуулах чанараар, D. хуруу дэлгэцийн хоорондох үрэлтээр. Зарим нь инээгээл. Зарим нь гайхаа, зарим нь ихшээгээл. За, асуу хариултууд дээр баталгаажуулаад товшоорой заа юу. За зурагт маань хариултаа өгсөн байна. Сүүлийн асуулт ихтгэлийн айл хэдийнэ баталгаажуулсан өөр сонголт байхгүй. Юу болдгийг юм болоо. Тэргүүлэх магадaltaй сурагчид хэд байсан те. За эхнээс нь асуунаа. 30% дээр очиж зөкссөн. Баяраа, юу ч харсан ягаад? Би Д хариултыг сонгосон. Хуруу дэлгэцийн хоорондох үрэлтэр гэж бодсон. Нөгөө нэг Б-ийг сонгоё гэж жагаад бас хурууны өндөгчтэй төстэй юугаар дарж хүүтэн ч гэсэн болоод идэг учраас D гэж бодсон. Бодсон байна те. Та өөр хороноос өөр материалаар янз бүрээр ингэж үзчихсэн үү? Зарим дээр нь болоод идэх те. Тэргүүлж явсан те. Дөрөвдөрийн төгсгөлд. Юу гэж сонгосон яагаад? Би зүгээр хурууны даралт гээл ивц. Хурууны даралтын хүчээр. Хариултандаа 80% итгэлтэй байна. За энэ асуултанд хэрхэн хариулсан бэ? Тавга юу ч харсан яагаад? Хурууны цэник дамжуулах чанараар гэсэн. Юу хурууны диэлектрик чанарыг ингээд ашиглалт юм болоо л гэж бодсон даа. Тийм. Хариултанд хэр итгэлтэй? Ер нь бол итгэлтэй байна. Сонсч байсан юм. Энэ үед ер нь алдсан уу? Алдсан уу? Энэ үед алдаагүй баха. Тийм үү. Доош орох юм бол дөрөвдүгээр үедэр айгүйх алдаж тэргүүлээ алдсан те. Хэрвээ алдсан байх юм бол найдваргүй болно те. За. Түүний ард Эрмүнэ хоёрт явсан. Тоглоомын нөхцөлд 2 дугаар байран дээр ер нь нилээ явсан те. Юу гэж хариулсан яагаад? Си. Яг тэгвэл би бус материалуудаар турш үзэхэд металлууд хөдөлгөж ийсэн утасны дэлгэцийг. Тэгээ металлууд цахилгаан дамжуулах чанартай болохоор би Сийг сонгосон. Тийм үү? Металлаар яг дэлгэцэнд хүрэхээр ажилдаг гэдэгтээ итгэлтэй байна уу? Итгэлтэй. Олон төмөр мөмөр формныхоо энвинээр туршаад үзэх боломж байна те. За, сурагчид маань ийм байдлаар хариултуудаа өгсөн юм байна. Хэдүүлээ тэгвэл зөв хариулт юу байсан бэ гэдгийг хамтдаа харцгаая. Зөв хариулт бол Си буюу хурууны цэник дамжуулах чанараар байсан бах нэ. Сурагчтай хариулт баяр хүргье. За үзэгчдээ ийхүү манай 6 дугаар дугаарын ялагч тодорхой төгссөн байж магадгүй. Тэгэхээр нэмэлт асуулт тавих шаардлагатай үгүй юу гэдгийг хамтдаа харцгаая. Онооны самбартай танилцъя. За их мөндөд үзэгчтэй манай 2 дугаар улирлын 6 дугаар дугаарын ялагч 130 2 оноогоор Эрдэнэт цогцлбор сургуулийн Харьяа ахлах сургуулийн 11-ийн А ангийн сурагч инх болдгийн 5 гэрийн шалгарч бүгдээрээ баяр хүргэе. Тэгээд энэ дугаарын ялагчтай 500 мянган төгрөгийн шагнал болон дараагийн дугаард оролцох эрхийг гартуулж байгаа юм байна шүү. Тэргүүлж яваа дараа нь бүр үнэхээр доошоо бүр 6 доллараар 4 хоногтой болж яваа. Тэгэд яхаа сүүлийн 3 асуултан дээр бол хөөрхөн явчлаа. Өмнөх 2 дугаар дээр манай 2 нэ зорсон. Тэгмэд нэг нь болохоор амар санамсаргүй байдлаар 2 дугаар байранд орсон. Яг ингээд юугаа твэрсэн чинь
ингээд хариулт нь өөрчлөгдсөн байсан. Харин дараагийн найз маань болохоор бас ингээд ер нь дажгүй явж байгаад жоохон алдаад доогоор орсон мөлий. Тэгээд ер нь яг ангиасаа гуруулаа орж байгаа юм чинь гэж удаад тэгээд одоо даага нэхэд хоёр нэг зохион.